Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар бүрэг давгийг томллоо. Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5% болгоод төсөвт 4 их найдаар дутах эрсдэлтэй гэж сангийн ам хэллээ. Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлтөө зээл нүдэ олохгүй байгааг салбарын төлөөлөл хэлж байна. Барилга барих зөвшөөрлөө гаргуулахын тулд 500 саяас 1 тэрбум төгрөгийг барилгын компаниуд зарцуулж байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа болно. Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр 37 дахь дарга үлгэдэг авлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 80% саналаар дэмжигдэж, ерөнхий сайдаар шийдвэрээ батламжлуулсан бюро заны бүрэг даваг Улаанбаатар хотын түүхэн дэх хамгийн залуудаа засаг даргаар томилогдсон 3 дахь эрхэм боллоо. За энэхүү өнөөдөр нийслэлчүүд 37 дахь хотын дарга, хотын захирагчаа угтан авч. За Улаанбаатар хотын засаг даргаар ажиллахаар болсон бүрэг даваг 36 настай ийм залуу үеийн төлөөлөл. Тиймээс одоо энэ Улаанбаатар хотын түүхэнд хамгийн залуу засаг дарга тодорлоо гэж ярьж байна. Гэхдээ энэ бол түүхэнд бол одоо 3-т бичигдэх үзүүлэлт юм байна. За түүхсөхөл Улаанбаатар хотын анхны засаг даргаар томилогдсон ажиллаж байсан Санжийн Батцөх бол 1926 онд Улаанбаатар хотын анхны засаг даргаар ажиллаж байсан. Тэрээр Улаанбаатар хотын засаг даргаар томилогдох үедээ ердөө 31 настай байсан байна. За тэгвэл түүхэнд 2 дахь үзүүлэлт бол мөн социализмын үед Улаанбаатар хотын засаг даргаар 12 жил ажилласан тогсмын сэдэв бол одоо анх Улаанбаатар хотын засаг даргаар томилогдох үедээ одоо 35 настай байсан байх жишээний. Ингээд аваад үзэхээр одоо бюро заны бүрэг даваг бол Улаанбаатар хотын засаг даргаар одоо томилогдсон залуугаасаа 3-т орж байгаа юм залуу хотын дарга болж байгаа маа. Гэхдээ одоо арчлалаас хойш төрсэн одоо хамгийн залуу хотын дарга гэж хэлэхэд бол буруудахгүй юм аа. Тэгэхээр бүрэг даваг бол одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн одоо олонхын саналаар одоо энэ хотын засаг даргаар одоо батлагдсныхаа дараагаар хэвлэлд яриа өгсөн. За тэрээр хэлэхдээ бол за би бол улс төрчихгүй. Илүү одоо бүтээн байгуулалтынхаа ажлууд руу энэ хотын аж ахуйн ажлууд руугаа илүү чиглэж ажиллана гэдгийг ч гэсэн онцлсон. Ер нь бол хотын засаг даргын ажил гэдэг бол ер нь бол аж ахуйн ажил энэ хотын олон бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр дээр менеж хийх энэ ажил гэдгийг ч гэсэн тэрээр энэ ярианд одоо онцолж дурдсан. Тэгвэл түүнийг томилогдохын өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгч тэр дундаа энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо туршлагатай одоо төлөөлөгчд улс төрчдийн төлөөлөл ямар байр суурь илэрхийлж байсан. За бас юуг одоо шинэ хотын даргад загч байсан энэ яриаг одоо та бүхэнд одоо хүргье. Цаг үе өөр болсон. Дэлхийн эдийн засаг хямарч байна. Энэ үед бид нар юу хийх ёстой? Ялгаагүй Улаанбаатар руу зардлаа бууруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. 99 аж ахуй нэгж байна. 1.6 тэрбум төгрөгийн зардалтай, 400 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн алдагдaltaй байгууллага байна. Энэ байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй. Ямар хэрэгтэй Улаанбаатар хотын иргэдэд энэ байгууллага байснараа зүгээр нэг агуулах ажиллаж байгаагаараа 1.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж идэг. Энэ байгууллагыг татан буулгахгүйгээр Улаанбаатарууд зардлаа хэмнэн зардлаар бүрэн оруулалт бүтээн байгуулалт иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж чадахгүй. Мэдээж туул хурдны зам бол явах ёстой. За энэ бол манай Улаанбаатар хотын хөгжлийн дараачийн төвшөнд авчрах зам. Дараачийн томоохон төслүүд мэдээж 5 дугаар цахилгаан станд явж бид нэр энэ цахилгаан гэдэг асуудлынхаа мөнгө дулаан гэдэг асуудлаасаа бид нэр ангижрах ёстой. За нүүрс гэдэг зүйлээсээ бид нэр салах ёстой. За нүүрс гэдэг зүйлээс бид нэр салахын тулд хагас коксны үйлдвэрөө өөртөө барих ёстой. Хятадаас импортлдгоо гэдэг бодлогоо барих ёстой. Өнгөрсөн жилдээ бид нэр гаргасан ололт амжилтаасаа бид нар ухарж болохгүй. 45 төлөөлөгчийн 40 нь Монгол ардын нам шүү дээ. Энэ бол үнэлэхээ олон байхгүй. Тэгэхээр энэ 50 дээр нэмэх 1% буюу хангалттай бараг 70-80% эрсцийг эдний нам дангаараа бүрдүүлж шүү дээ. Тэгэхээр эдний намынхан хинийгээ засаг даргаар тавина уу эднийрийн асуудал. Гэхдээ ард түмнээс сонгогдсон ардсан намын 5 төлөөлөгчийн хувьд бол энэ дээр байр сууриа илэрхийлж, үгээ хэлж тавьж байгаа, дэвшүүлж байгаа асуудлууд дээр нь бид нар хяналтаа тавьж ингэж ажилланаа. За ер нь бол 24 оны орон нутгийн сонгуулиар хотын одоо сонголтыг хотын иргэд маань хийхдээ Монгол Ардын намд
одоо үнэмлэхөө сонголтыг хийсэн байна шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн тэр сонгуулийг удирдах орж исэн иргэдийн одоо итгэл хүлээгээд те ийм ажлуудыг хийн энэ баг бүрэлдэхүүн энэ удирдаад явна гэсэн хүмүүсүүд нь өнөөдөр бас солигдсон байж шүү дээ. Тэгэхээр нөгөө иргэдийн сонголт бол өнөөдөр зүгээр нөгөө Монгол Ардын намынхны хэлдгээр уланд байна гэсэн үг. За ер нь дээрх одоо нэр бүхий төлөөлөгчд ялангуяа Ардчилсан намын төлөөлөл болон өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан баяр нар ийм байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл одоо дөнгөж одоо саяхан одоо ерөнхий сайд одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо бүр давгийг хотын засаг даргаар одоо дэмжихийг одоо баталсан энэхүү хурлын тогтоол шийдвэрийг ерөнхий сайд одоо учрал бол батламжилсан байна. Тэгэхээр өнөөдрөөс яг одооноос эхлэн бүр давгийг нийслэлийн Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэж албан ёсоор дуутахаар болж байна. Тэгвэл бүр давг одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсны дараагаар хэвлэлд ямар мэдээлэл өгснийг та бүхэн хүргье. Дарга төвтэй биш иргэн төвтэй ажиллана. Дээрээс нь одоо бетон, цемент биш илүү ногоон байгууламжийг сайн байлгах, нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Автомашин төвтэй биш хүн төвтэй хотыг бий болгохын төлөө шинэ Улаанбаатарыг бүтээнэ гэсэн зорилготой байгаа. За үүн дээр нэмээд одоо иргэдийн хүлээлттэй байгаа, эргэлзээтэй байгаа маш олон асуудлууд байна шүү дээ. Энэ мега төслүүдийг яах юм бэ? Туулын хурдны зам яах юм бэ? Боржуур ягаа солиод байгаа юм бэ гэх мэтлэн иргэдийн энэ асуудлууд дээр маш одоо оновчтой шийдлүүдийг шат дараалан та бүхэндээ мэдээлж явах болно. Туулын хурдны зам дээр маш олон эргэж харах асуудлууд байгаа. Хамгийн нэгдүгээр энэ одоо байгаль экологийг эвдчиж энэ том төсөл явдаг асуудал байж болохгүй шүү дээ. Тэгээ энэ дээр дахиад байгаль орчны үнэлгээ, дүгнэлт, иргэдийн маань санал хүсэлт тийм ээ. Бид нар ч одоо нэг ганцхан туулголтой шүү дээ. Би өөрөө туулгуулын хөвөнд бас шумбж өссөн хүүхдийн хувьд бол энэ мега төсөл явах хэрэгтэй. Гэтэ байгаль орчныг эвдэж явж болохгүй гэсэн зарчим дээр зогсон. Өнөөдрийнхөө жижиг асуудлуудыг шийдэж чадахгүй бол том мега төслүүд бол бас жоохон хоошоо тавигдахад бол буруугүй гэж ингэж үзэж байгаа. Энэхүү Улаанбаатар хотын 37 дахь засаг дарга ажиллаа. Энэхүү хүлээн авч Пүрэв дав гэдэг засаг даргын цаг тоол эхэлж байна. Одоо түүнийг томоохон ажлууд хүлээж байна. Тэр ч гэсэн иргэдийн хурал дээр төлөөлөгч нарын асуултанд хариулах дэс. Би бол галтгаа тоглол руу орж байна гэж. Үнэхээр ч одоо хүндхэн нөхцөл байдалтай энэ олон том төсөл хөтөлбөрүүдийг цааш нь үргэлжлүүлэх үү, яах вэ? Авилгалтай тэмцэх газар энэ бусад хуулийн байгууллага дээр шалгаж байгаа энэ нийслэл хоттой холбоотой энэ олон төслүүдийг цааш нь үргэлжлүүлэх үү, яах вэ? Эсвэл одоо туулын хурдын замын магистрал шухам зургийг өөрчлөх үү? За энэ нийслэлийн Улаанбаатар хотын төгжрөл утаа гэд олон асуудлууд түүнийг хүлээж байна. Тэгэхээр хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна, тэрээр бол шууд ажилдаа орно гэдгийг бол мэдгдсэн. Ингээд нийслэлчүүд миллениал үеийн төлөөлөл шинэ хотын даргаас одоо ихээхэн хүлээлттэй байна. Одоо энэхүү хүлээлтийг хотын дарга ажиллаараа батлан харуулна. Хуульд зааснаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хотын өмчит компани захирлаар ажиллахыг шууд хориглоогүй боловч ашиг сонирхлын маш том зөрчил үүсгдэг гэж үздэг. За шалтгаан нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компаниудын удирдлагыг нийслэлийн засаг дарга томилдогт байгаа юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хотын захиргаа болон хотын өмчит компаниудын үйл ажиллагаа, төсвийг хянаж, шалгаж, ард түмнийг төлөөлөх ёстой байгууллага. Гэтэл хяналт тавих ёстой нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь өөрөө хотын даргаас ажил аваад нэг үгээр хотын даргын халаасанд орох явдлыг эсэргүүцэх хандлага ихссэн. За хэдий үндсэн хуулийн өөрчлөлтөөр улсын их хурлын гишүүд сайд хийхийг зөвшөөрсөн ч хотын түвшинд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хотын өмчит компани захирал хийх нь өнөөдөр авилга ашиг сонирхлын хамгийн том асуудал болоод байна. Тэгвэл энэ асуудал нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжигдсэн шинэ хотын дарга болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд байр сууриа илэрхийллээ. Давхар дээлтэд холбоотой асуудал бол би бас өөрөө төлөөлөгч байсан хүн л дээ. Энэ бол тийм буруу зүйл биш. Нийслэлээ төлөөлөөд нийслэлийн иргэдэд амлцсан хүн тэрийг хийж хэрэгжүүлнэ гэж амлаж гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд гүйцэтгэх их мэдл байж иж энэ хоёр чинь гой комплекс болж ингэж явагдав. Бид нар засгийн газрын төвшөнд ажилдаг байх зохицуулт юм. Энэ кабинетэд ажиллаж байгаа алба багш нар тодорхой тоогоор хуулиар хязгаарлах ёстой. Тэр энэ хуулийг бол богино хугацаанд явуулж нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар 2028 онд
иргэдийн нийтийн одоо энэ хурлыг иргэдээс сонгогдож байгаа төлөөллийн байгууллагыг ажил авч карманд нордог биш, хяналт тавьж дуу хоолойгоо хүргэдэг, бодит шүүмжлэлийг асуудлын голыг олж бодлого тодорхойлдог юм байгууллага болохын тулд ажиллах ёстой. Манай эрх зүйн тогтолцоо өөрөө тийм чинь. Ер нь бол агуулгаараа бол бие даасан хараат бус шийдвэр гаргахын тулд бол ер нь энэ төлөөллийн байгууллага бол гүйцэтгэх засгалтайгаар холилддгүй л байх ёстой. Одоо тэгээд дээрээ ч тийм л шүү дээ. Монгол улсын засгийн газрын гишүүдийн хэдэн их хурлын гишүүн байна. Тэгээд энэ ч доороо яг л адилхан л болчихлоо шүү дээ. Өнгөрсөн онд нийслэлд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж төсвийг нэмэгдүүлсэн. Гэвч одоогоор 2 том төслийг үргэлжлүүлэх боломжгүй болж засгийн газраас төр зогсоогод байна. Тухайлбал Сэлб дэд төвийн бүтээн байгуулалтыг хийхээр газар чөлөөлтийн ажил хийгдсэн. Улмаар гадаадын зээл ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх анх дахь хуулийн төсөлд Сэлб дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч тус хуулийн төслийг улсын их хурлаас дэмжилгүй унгаасан. Улмаар гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх хуулиас Сэлб 20 минутын хотыг хасаж батлуулсан. Сүүлийн үеийн мэдээллээр Сэлб 20 минутын хот төслийн хүрээнд зарласан. Сэлб дэд төвийн орон сууцны иж бүрэн зохицолбор хорооллын багц 4-2-ыг сонгож шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг болон тус тендерт шалгарсан Professional Destroy компани 30% хугацаа эзэмшигч нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Сэргэлэн Баатар болон тус компани 70% хувьцаа эзэмшигч Үнэн Ба Зөв намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Мөнх сайхан нарыг холбогдуулан шалгаж байгаа юм байна. Тэгвэл дээрх асуудлаар шалгагдаж байгаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатар хариулт өглөө. Сэлб дэд төвд бол зайтай засгийн газрын улсын хурлын шалганаар орсон үеэр бол хасагдсан гэж сонссон. Гэхдээ бол энэ одоо Сэлб дэд төвийн бараг 35-40% гүйцэтгэлтэй явж байгаа. Тэгэхээр энэ ажил бас цаашдаа явах бах. Ягаад гэхээр бас тэр бондоо босгоод зөвхөн Сэлбэд зориулаад одоо мөнгө босгоцсон байгаа учраас одоо өнөөдрийн энэ хурлын бас хойш одоо маргааш насгуулаад энэ гацсан ажлууд хөдлөх бахаа л гэсэн ийм бодолтой. За мэдээж одоо энэ дээр улс төр орж байгаа. За би нэг зүйлийг хэлээд байгаа. Нийслэлийн төлөөлөгч байж тэнд нөлөөлчлөө, тендерт нь ялчлаа гэдэг зүйлүүдийг бас яригдсан. За энэ дээр одоо би тайлбараа аль биесээр одоо албатай засаг газар болон бас бүх хуулиудлын байгууллагуудад бүгсөө нэг л зүйлийг би одоо онцолж хэлмээр байна. За нийтийн албан тушаалтан буюу одоо нийтийн албан тушаалтан буюу нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч хүн хувийн компанитай байж болохгүй гэдэг зүйлд байхгүй. Нийслэлийн албан тушаалтан нийтийн албан тушаалт Сэргэлэн Баатар гэдэг хүн хувийн компаниараа улсын тендерт орж болохгүй гэдэг бас одоо тийм хууль байхгүй. За ганц л зүйл байгаа. Нөлөөснө үгүй юу гэдэг. Тэн дээр нь одоо хуулийн нэлтийн байгууллага шалгагдаа явж байгаа. За би бол саадуулсан зүйлийг бол бас төрлөж харж байгаа. Нийгэм тэр даяа шуугсан. За намайг дуутсан, очоод байцаалтаа өгсөн, нэгжлэгээ илгэсэн. За тэгээд шаардлагатай гэж үзээд 48 цагаар таныг саадуулж байна гэдэг намайг 48 цаг саадуулсан. За тэгээд гарч ирээд бас холбогдох бүх мэдээллүүдийн нөгөөд дахиад одоо байцаалтаа өргөжлүүлээд явж байгаа. За сүүлийн одоо 14 хоног бол одоо намайг дуудаагүй байна. Компани одоо санхүүрөө орцсон бас аудит хийгээд ингээд давхар явж байгаа юм билээ. Засгийн газрын боловсруулсан татварын багц хууль парламентын босгод аваад байгаа. Харин хувь гишүүдийн санаачилсан нэмэгдсэн өртгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг бууруулахтай холбоотой хуулиуд дэмжлэг авчиж чадахгүй хоцорч магадгүй байна. Засгийн газраас аль алиныг нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Ямар сандал Пүрэв дорж гишүүний санаачилсан нэмэгдсэн өртгийн албан татварыг 5% болгож бууруулах хуулийн төслийг сангийн сайд дэмжихгүй гэдгээ илэрхийлж хэрвээ нөөтөө бууруулснаас болж буруутсан улсуудын нэг бол Шри-Ланк гэж жишээ татаж ирсэн байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Сүрлэг маа томилно. Татварын багц хууль парламент руу орж ирлээ. За засгийн газрын боловсруулсан татварын багц хуулийн төслийг гишүүд татварын асуудлыг бааз суурьаар нь авч үзэхгүй. За нэр төдийхнөөр цөөхөн өөрчлөлтөд оруулж ирлээ гэх шүүмжлэл ихэнх гарч ирсэн юм а. Машиныхаа дугуйн жаахан судлаа хийжлээ. За нэг гоёл чимэглийн машиныхаа нэр үсэг тодтгсон нэг эмблем нь уунчлаа, тэрийг нь засаа сайжруулчлаа. Гэдэг шиг яваад байна. За Батбаатар гишүүний асуултанд ирлээ. Та одоо 3 асуулт асуухдаа гурвууланд нь эвдэрсэн машин ярьлаа л дээ. Би тэгээ машинаар ч нэлээ буцаад хариулъя. Эвдэрдэггүй машин гэж байхгүй л дээ. Та өөрөө эвдэрдэг машинаа эвдэрхээр хайчдаг юм шиг байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед машин эвдэрч болцсохгүй байна. Засвар үйлчлэгээ хийж гинэ гэж ойлгох хэрэгтэй. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Тэгээ хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжинэ гэж энэ нэг юм аргацаасан, хуурсан ийм юу л одоо хилээд байна л та. Энэ иргэд аж ахуйн нэгжид дэмжихгүй гэж дэмжиж байгаа.
дэмжих гээд энэ хуулийг одоо засгийн газраар өргөн барьж оруулж ирсэн. Цалин хөдөлмөрийн хүнсний орлоготой иргэдийн хувьд 702 мянга хүртэлх орлогод ноогдох татрыг 100% хөнгөснөөр иргэдийн татрын ачааллыг 4-өөр бууруулж байгаа. Аж ахуй нэгжүүдийн хувьд 90% хөнгөлтийн босгыг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлснээр нийт аж ахуй нэгжийн 94% нь 1% татрын ачаалттай байх боломжийг бүрдүүлж өгч байгаа. За хуулийн төслүүд батлагдах юм бол богино хугацаанд буюу 27-28 оны эдийн засагт өсөлт 0.7-оор нэмэгдэх юм байна. Өрхийн орлого 3.2-оор өснө гэсэн тооцоолыг бид нар хийж үзье. Татварын баазыг өргөх чиглэлээр санаачлага ерөөсөө гаргахгүй байна. Монгол хүний орлого, Монгол аж ахуй нэгжийн орлогыг яаж хэрхэн авах тухай, татварын орлого цуглуулах тухай боддог ийм газар болсон байна гэдгээр дээр бол би шүмжилттэй хандж байна гэдгийг дахин хэлье. Ашиг төвөг бүр реформ хийн гэж одоо хүлээхээ болий. Зүгээр сөмөр ч гэсэн хамаагүй ингээ өөрчлөлтүүдийг хийгээд шуурхаа баг ч гэсэн эрг өөрчлөлт гараад явж байгаа бол сайн байна. Бүр системийн хэмжээнд одоо бүр ормонгоор нь өөрчилчихгүй тэгэл ямар ч байсан нэг унгаачихгүй ингээл явсан зүйтэй байхаа гэж бодож байна. Засгийн газраас боловсруулсан татварын багцуулаас гадна пүрэвд орж гишүүний санаачсан нэмэгдсэн хүртгийн албан татварын 10%-ийг 5% болгож бууруулах хуулийн төсөлч мөн явж байгаа. За манай улсын төсвийг бүрдүүлэхэд гол жин дардаг нэмэгдсэн хүртгийн албан татварыг 50%-аар бууруулж 5% болговол төсөв 4 их найдаар дутах эрсдэлтэй гэж сангийн амд утсан. За магадгүй нэмэгдсэн хүртгийн албан татварыг бууруулчих бол төсвийн орлого тасалдсанаас үүдэж за манай улс дефолт зарлах нөхцөлд ч хүрэхийг үгүйсэхгүйг сангийн сайд хэлж байсан. За ингэхдээ Шри-Ланк улсаар жишээ татсан нь их ихэн анхаарал татлаа. Нөөтийн татвар чинь маш том ачаал болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас миний өргөн барьсан нөөтийн татварыг 5% болгох, буцаа олголт нь 2% байх. Ингэсний үр дүнд бүх бараа бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ бүртгэгдэж, энэ нөөт төлдөг аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэж, өнөөдөр 70 мянган аж ахуй нэгж нөөт төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Бид нар 200 мянган аж ахуй нэгжтэй шүү дээ. Ер нь олон улсын валютын сангийн зүгээс бол нөөтийн хувь хэмжээг бууруулахыг буруу зөвлөхөөс гадна одоо өмнө бидэрт гашуун олон улсын туршлага байгаа шүү дээ. Шри-Ланк улс одоо 15% нөөтөртэй байжгаад 8% бууруулсан. Орлого нь 30%, төсвийн орлого нь 30% тасалдсан, үр дүнд нь дефолт болсон. Иймэрхүү гашуун туршлагууд байна. Нөөтийн татвар бол манай тогтвортой төсвийн орлогыг бүрдүүлэх татварын нэг. Сүүлийн одоо 5 жилийн дунджаар бол нийт төсвийн орлогын 22.3%-ийг бүрдүүлсэн байна. Сангийн сайдын хэлсэн энэхүү мэдгдэл нь баримтын хувьд үнэн боловч асуудлын шалтгаан үр дагаврыг хэтэрхий нэг тал руу бушигсан улс төрийн зорилготой хэтрүүлэгтэй тайлбар гэдгийг энд тодтогхон зүйтэй. За Шри-Ланк улс нөөтөө бууруулснаас болоод л одоо шууд дампуурчихсан хэрэг огт биш. За энэ бол олон жилийн буруу бодлого, авилга, гадаад өрийн дарамт болон за ковидын цохилт зэрэг олон хүчин зүйл зэрэг давхцсан аимшигт хямралын ердөө ганцхан хэсэг нь байсан юм. За товчоор бол татвар бууруулсан нь гал дээр тос нэмсэн үйл явдал байснаас биш. За дампуурлын гол суурь шалтгаан биш вэ. За эндээс харуул сангийн сайд нөөтийг бууруулвал Шри-Ланк шиг дампуурна гэж айдас төрүүлэх тактик ашиглаж байхыг ч үгүйсэхгүй. За энэхүү засгийн газар аль татвараа бууруулах вэ гэдэг сонголтыг хийхдээ аль зардал багтаагаа сонгожээ. За угаасаа жорхт орондод үүсэт байгаа хурцдмал байдал үргэлжилсэн ивэр байгаа энэ үед татварыг тэгж ихээр бууруулах боломжгүйг хэлж байгаа юм. За гэсэн ч эдийн засгаа хамгаалж иргэд аж ахуй нэгжүүдэд дэмжихийн тулд татварын багцуулаа оруулж ирсэн гэж сангийн сайд тайлбарллаа. За нэг ясандаа сангийн сайдын ярианаас дүгнэх юм бол засгийн газар эхийг нь эцээхгүй, тухлыг нь тураахгүй байх зарчмыг барьж төсвийн орлого бүрдүүлдэг гол татваруудтай гар хүрэхгүй ч за баг боловч хөнгөлөлтүүдийг иргэд аж ахуй нэгжүүдтэй хүртээхээр зорж байна. Тэнгэр телевизтэй хамтаар баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Засгийн газраас энэ хонд аюулгүй байдал ба иргэний оролцоо хөтөлбөрийг баталсан. Үндэсний аюулгүй байдлын ойлголт нь батлан хамгаалахын салбараар хязгаарлагдахгүй, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг салбарын төлөөллөд илэрхийллээ.
нийт хүн амын 70 гаруй хувь нь сошиал медиаг идэвхтэй хэрэглэж байна. Үүнийг дагаад цахим залилан, хурамч хаягнаас нийгмийг талцуулах мэдээллүүд газар авах болсон. Түүнчлэн кибер халдлагын судалгаагаар цахим халдлага, иргэдийн хувийн мэдээлэл алдагдаж буй тохиолдлуудын 70 гаруй хувь нь иргэдийн хайрхамжгүй байдлаас үүсдэг гэж үзжээ. Тийм ч учраас аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоо чухал гэдгийг салбарын төлөөллүүд хэлж байна. Мэдээллийн аюулгүй байдалд иргэдийн оролцоо юу байх юм бэ гэхээр буруу зүрх мэдээллийг тараахгүй байх, их усүрээ зөв шалгах. За энэ бүгдийгээ одоо тийм гадны нөлөөлөлд, буруу нөлөөлөлд автахгүй байх. За эрх зүйн талаар одоо иргэд ямар үүрэгтэй байх вэ гэхээр хууль дүрмээ сахин биелүүлдэг, үндэсний ивэн нэгдлийг хамгаалдаг. За янз бүрийн байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдал үүссэн бэлтгэлтэй байх. Гэх мэтчлэн энэ зүйлүүдийг энэ одоо хөтөлбөрт сургахаар бүхий л иргэд аж ахуйн нэгж байгууллагад одоо сургаж хөвшүүлэхээр орсон байж байгаа. Хувь хүн үлдчихэд байгаа хэрэгтэй үндэсний аюулгүй байдлын болон хувь хүний аюулгүй байдлын суур соёлоодын элементүүдийг өөртөө дадал өвчлөлт болгосон байхгүй бол өнөөдөр Монгол улс яг өнөөдөр дэлхийн 193 оронд байдаг улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой 70 гаруй үзүүлэлтүүд бид нар үндсэндээ бол 60 орчим хувь дээр нь бол сүлэмшигч байгаа. Эрүүл мэнд, боловсрол, кибер аюулгүй байдал, хүрээлэн боосны дөрөөтөл, гэмт хэрэг гэх мэт маш олон үзүүлэлтээр бид нар дороосон байна. Энэ бүхэн дээр төр хязгаарлалтын болон хариуцсан хатан механизм хэрэгжүүлээд явах тусмаа иргэд маань энэ төрлийн аюулгүй байдлын бодлогоос холдох юм байна гэдэг ойлголт учраас иргэд маань өөрөө аюулгүй байдлын суурь ойлголттой энэ аюулгүй байдлын мэдлэг ойлголтоороо төрийн аюулгүй байдлын бодлогод оролцдог байх ёстой. Өнөөдөр дэлхийд дахинд зөвхөн дайн тулаан буу шийдэн барьж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй болжээ. Ард иргэдийн оюун санаанд нөлөөлөх, үүндээ улс төрчид нөлөөлөгчдийг ашиглах гэх мэтээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх олон талт халдлагууд өрнөж байна. Түүнчлэн эдийн засгийн хувьд орчин үеийн геоэдийн засгийн өрсөлдөөний хаах нь яваагаа тодорхойлж, аюулгүй байдалд нөлөөлж болох үз нөхцөл байдлыг үнэлж, цэгнэх шаардлагатай болжээ. Энэ мэтээр улс орныхоо тусгаар тогтнол, ондоошил бие даасан хараат бус байдалд иргэн бүр санаа тавьж, саруул ухаанаар чухал болоод байгааг судлаачид ярьлаа. Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлтөө зээл очих ёстой аж ахуй нэгжүүдтэй хүрэхгүй байгааг салбарын төлөөллүүд хэлж байна. Тухайлбал аль хэдийн хөлөө олчихсан томоохон групп компаниуд болон барилгын салбарын компаниуд энэхүү хөнгөлөлтөө зээлд хамрагджээ. Энэ онд 250 тэрбум төгрөгийг аялал жуулчлалын салбарт 6% хүүтэйгээр 6 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор 74 тэрбум төгрөгийг 30 гаруй аж ахуй нэгжид олгожээ. Бодит байдал дээр энэ зээлийг хоногт олон хүлээсэн жуулчны баазууд авч чадахгүй байгаагаа хэлж байна. Тухайлбал 100 гаруй жуулчны бааз хүсэлтээ өгснөөс тэдний ердөө 3 хөнгөлөлтөө зээлийг авчээ. Тус бизнес эрхлэгчдийн үл хөдлөх хөрөнгүүдийг арилжааны банкуд үнэлж зээл олгохгүй байгаажээ. Мөн улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг учраас зээлийн найдвартай төлөх боломжгүй гэж үзэж зээл олгохоос татгалзжээ. Харин үүний цаана аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй бетонон зурмгийн үйлдвэрлэл эрхлэгч 7 тэрбум төгрөгийн зээлийг авсан байх жишээтэй байна. Гэтэл жуулчны баазууд нэг төгрөгнийч зээл авч чадахгүй нөхцөл байдалтай байна. Бол одоо 125 бааз 160 тэрбумын зээл өссөн хүсэлт судалгаагаар бол гарсан. Өнөөдрийн байдлаар бол ерөөсөө 2-3 бааз л авсан байна. Тэгэхээр энэ одоо зээл маань бол нэгдүгээр түвштэй амжилтаа руу хоёрдугаар түвштэймжээс гадна одоо хөдөө орон нутагт байгаа баазууд, жуулчны баазууд одоо үйл ажиллагаа явуулах хэрэгцээтэй шаардлагатай зээлээ бол авч чадахгүй гар одоо ингэ шийдэж байгаа шүү байна. Төрөөс энэ аялал жуулчлалыг дэмжих төрөл бүрийн зээл хөтөлбөр ялангуяа ногоон зээлч гэдэг юм ийм зээлийн бодлогод явуулж байгаа сайшаалтай. Гэвч эдгээр нь одоо юу гэдгийг барьцаа хөрөнгөний асуудал, за мөн зээлийн хүүгийн асуудал, зээлийн хугацааны асуудал гэх мэт иргэн төлөгдөх хугацаа нөхцөл гэдэг ингээд олон зүйлүүд нь бол тухайн тур оператор компаниудыг эсвэл их том тур оператор компани байх, эсвэл одоо өөрөө жуулчны баазтай зочд буудалтай байх ийм кластер хэлбэрээр явуулахыг илүү дэмжиж байгаа. Яг энэ нэг талаас сайн байгаа боловч нөгөө талаас ийм жижиг дунд бизнесийн чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа бид нар шиг интерпренер ийм шинэ залуу одоо аялал жуулчлалын тур оператор компаниудын хувьд бол энэ нь бол дэмжлэг болж чадахгүй бидэнд хүрэлцэхгүй байгаа гэсэн үг юм.
Бизнес эрхлэгчид болон салбар холбоодын зүгээс зээлийн шалгаруулалт болон олголтыг ил тод болгох орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудыг тусгайлан дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Мөн зөвхөн арилжааны банкудаар дамжуулах бус тусгай зориултын сан олон улсын төсөл хөтөлбөрүүдийг илүү татан оролцуулах шаардлагатай гэлээ. Энэхүү зээл нь 6 жил үргэлжлэх ба нийт 2.80 төгрөг олгогдох зээл юм а. Гэтэл зээл олгогдож эхэлмэгц шудраг бус байдал үүсэж байгааг шүүмжилж байна. Одоогоос 4 жилийн өмнө аялал жуулчлалын салбарт нийт 55 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгосон. Энэ зээлийг ч томоохон групп компаниуд хувааж авсан энэ алдаа дахин давтагдах эрсдэлтэй байгааг салбарын бизнес эрхлэгчид хэлж байна. Тино супер аппликейшны албан ёсны нээлт боллоо. Энэхүү аппликейшн нь зүүн өмнөд Аз дахь технологийн салбарын гол тоглогчдын нэг Grab Maps-ийн газрын зургийн технологи түшиглэн хүнсний худалдаа, такси дуудлага, төлбөрийн систем зэрэг үйлчилгээнүүдийг багтаасан хэм лавын цувралсан цогц платформ юм а. Дотоодын зах зээлээс гадна аялал жуулчлалын салбарт илүү төвлөрч, жуулчдын Монголд хэрэглэхэд хамгийн тохиромжтой супер аппликейшн болгон хөгжүүлж байна. Өнгөрсөн намар хэрэглээнд нэвтэрч байсан Tino Super Application гол үйлчилгээнүүдийг нэвтрүүлсний дараачаар албан ёсны нээлттэй хийж байгаа нь энэ юм. Grab Maps-ийн технологийн тусламжтайгаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн газрын зураг илүү сайн хариуцлагатай болох бөгөөд хүргэлт такси үйлчилгээний хүртээмж цагийн төлөвлөлт сайжрах юм. Монгол улсын 1.7 сая аппликейшн хэрэглэгчээс гадна олон хил дээр үйлчилгээ авах боломжтой функцүүдийг нэвтрүүлж, жуулчдад чиглэсэн зах зээлд илүү төвлөрж ажиллахаар төлөвлөж байна. Одоо яг ингээд супер аппын концепцийг харахаар юу юм гэхээр дэлгүүр шиг байхгүй. Яваа ороход бид нар тэнцээ нэг юм дутуу бол одоо нэг юм авах гээд өөр дэлгүүр орохгүй тэйжилхэн жуулчдад хэрэгтэй юмнуудыг бүгдийг цуглуулж хийж энэ бүтэн ажиллах хэрэгтэй байна буюу тэгжээ супер ап болох юм байна гэдэг яриа яваад 2 жилийн өмнөөс бид нар энэ хөгжүүлэлтээ эхлэе явсан. Энэ нь яагаад жуулчид гэдэг байгаа энэ жуулчид хэрэгжилж чадчихвал монгол хүмүүс бүр илүү хэрэглэхэд амар болж байна гэсэн буюу бүх газар холбогдох боломжтой энэ зүйлийг хийе. Одоо энэ хамгийн ихний шаардлага бол одоо жуулчид хүрээд ирнэ. Нэг map те хайчих юм би хаана юу авах юм те нэг музей яаж үзтiin бүүкинг яаж хийх юм тэгээд үргэлжлүүлээ таксигаа яаж барих юм тэгээд яаж төлбөр тооцоо хийх юм гэл ингээд тэр хүний жорныг бүтэн ингээд гаргахаар л энэ зорьсон. Одоо ийм аппликейшнуудын зах зээл дээр ер нь Монгол улсад байгаа аппликейшнуудыг харахаар ер нь 1.7 саяг хэрэглэгч ер нь бол хэрэгжилж байгаа юм. Бидний яг өгж байгаа давуу яг юу вэ гэхээр бид нар 1.7 сая хэрэглэгчтэй нэмэх гадны жуулчдыг илүү жуулчд руугаа илүү чиглэж ажиллана гэж юм төлөвлөж байгаа. Монгол улсын 1 жилийн жуулчдын төлөвлөгөө бол 1 сая жуулчин оруулж ийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэр нь ч гэсэн бид нар ер нь өөрсдөө Монгол улс өөрсдөө бэлэн байх хэрэгтэй гэж харж байгаа тийм. Яг төрөндөө зориулж бид нар энэ аппликейшнийг хөгжүүлж байгаа. Одоо бид нар бол жуулчд руугаа илүү чиглээд Монголд ирэхэд те ямар ч нэгэн саадгүйгээр төлбөрийн хэрэгслээ төлөөд үйлчлэгээ аваасаа гэж хүсэж одоо энэ үйлчлэгнүүдийг ер нь бол нээж байгаа маа. Жуулчдын хувьд нис хонгоцны буудал дээр бууцны дараачаар хаанаас ямар үйлчилгээг авах вэ гэдэг сорилттой шууд нүр тулдаг. Tino Super Application нь төлбөрийн шийдэл, төрөл бүрийн үйлчилгээнийхээ давуу талаараа уг орон зайг нөхөх юм. Super Application-ийн концепц нь технологийн салбарын сүүлийн үеийн гол хандлагуудын нэг бөгөөд олон төрлийн үйлчилгээг нэг дор хялбар байдлаар авах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Харин хүнсний салбарт олон жилийн туршлагатай Teso Group-ийн хувьд Vending Machine Super Application зэргийг зах зээлд нэвтрүүлж технологийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Барилгын салбар дахь хуучирсан хууль, норм, стандартууд тус салбарын хөгжлийг чөдөрлөж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. 1990 онд яг ижил гараанаас эхэлсэн Казахстан улстай харьцуулахад манай улсын барилгын салбар 10 гаруй жилийн хоцрогдолтой байна гэж үзэж байна. Тухайлбал барилгын салбарт шинэ технологи нэвтрүүлэх гэж 4-5 жил зөвшөөрөл хөөцөлдөж байх жишээтэй байна. Барилгын салбарт мэдээлэл суурилсан загварчлалыг хувийн хөгжлийн амжилттай нэвтрүүлсэн. Энэхүү технологи нь барилгыг барихаас өмнө тухайн барилгын бүтэц, материал, инженерийн шугам сүлжээ, өртөг зардлыг урьдчилж тооцох систем юм. Нөгөө дээгүүр барилга авто зам, эрчим хүчний салбарын төслийн менежментийн нэгдсэн системийг хүртэл мега төслүүд дээр хувийн хөгжлийн амжилттай хэрэгжүүлж байгаа юм а. Энэхүү технологиудыг барилгын салбарт цаашид нутагшуулснаар барилга угсралтын хугацаа болон нийт өртгийг 20% хэмнэж зураг төслийг алдаагүй гаргах боломжтой. Гэхдээ эдгээр технологиудад 20 гаруй жил шинжлэгдээгүй хууль болон нормууд хээг болж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Нэг систем шинэ юм нэвтрээд ороод ирэхэд хуучин зөвлөлт холбоот улсын үеийн үед батлагдсан ашиглагдж байгаа норм дүрмүүдээ
тулгаад заавал энэ нормтой нийцэх ёстой байдаг. За энэ ялангуяа нэг олон улсын том төслүүд дээр бол айгүй их текс одоо болж байна. Нөгөө гадны мэрэгчлэнүүд ирээд за манайх одоо евро стандартын бүх шаардлага хангасан байхад танах заавал өөрсдөө дахиж шалгаж баталгаажуулна гэдэг энэ ямар учиртай вэ гэхээр бас одоо тайлбарлахад төвхтэй нөхцөл байдал үүсдэг. Манайд бол ямар ч сан одоогийн байдлаар зурцлын байгууллагууд бол BIM гэдэг технологиг модель зурцлыг боловсруулалтаа хэрэгжүүлээд эхэлсэн байна. Тэрнээс цаашаа барилга ухсралт үйлдвэрлэлийн үе шударгаа оруулах дээр хараахан жоохон бэрхшээлүүдтэй очирч байгаа шиг байна. Барилгын салбарт 1000 гаруй норм стандарт, хууль дүрм мөрдөгдөж байна. Барилга барих зөвшөөрлийг авахын тулд хамгийн багадаа 1 жилийн нүрийг үздэг болохыг салбарын төлөөллүүд хэлж байна. Зөвшөөрлөө гаргуулахын тулд 500 саяас 1 тэрбум төгрөгийг зарцуулдаг тохиолдолч байдаг гэдгийг салбарынхан хэлж байна. Нөгөөтэйгүр салбартаа шинэ технологи шийдлүүдийг нэвтрүүлэх гэж 4-5 жил хөөцөлддөг байна. Энэ их гацаач өдрүүд манай улсын барилгын салбарын хөгжил ямар түвшинд байгааг харуулж байна. Барилгын норматив 5-10 жилд нэг удаа цаг үеийн хөгжилтэйгөө уялдаж шинжлэгдэх шаардлагатай. Гэтэл манай улсад 10 гаруй жил шинжлэгдээгүй гацчихсан байгаад анхаарах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. MLC Business School болон Digital Works компани хамтран Boost with AI Agentic Workforce сэдвт удирдлагыг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 150 гаруй байгууллагын 350 орчим төлөөлөл оролцсон нь бизнесийн байгууллагуудын хиймэл оюуныг ашиглах сонирхол нэмэгдэж байгааг илэрхийлж байна. Сүүлийн жилүүдэд байгууллагууд хиймэл оюуны шийдлүүдийг үйл ажиллагаанд өргөнөөр ашиглах болсноор ажлын бүтээмж, үйл ажиллагааны хурд, зардал болон шийдвэр гаргалтын үр нөлөөг шин түвшинд гаргасан. Дэлхийд даяар компаниудын 35% нь Agentic AI-г ашиглаж байгаа төдийгүй 2026 онд нэмж 44% нь нэвтрүүлгээр төлөвлөж байна. Мөн ажилтнуудын 76% нь AI агентуудыг зүгээр нэг програм хангамж биш, харин хамтрагч хэмээн үздэг болж байна. Мөн дотоодын 120 гаруй байгууллагын дунд явуулсан судалгаагаар 54% нь өдөр тутамдаа хиймэл оюуныг байгууллагын ажлын бүтээмж болон үйл ажиллагааны хурдыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад чиглэн ашигладаг гэсэн бол тэдгээрийн ердөө 8% нь Agentic AI-г ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр тоонууд нь дотоодын бизнес эрхлэгчид болон мэргэжилтнүүд хиймэл оюуныг дараагийн түвшинд ашиглахад анхаарах шаардлагатайг харуулж байна. Agentic Workforce гэдэг нь бол ер нь бол байгууллагууд зөвхөн хүн ажилуулах биш ээ. AI эйжентүүдтэй байгуулагч нь хүн болон AI агентууд хосолж ажиллах юм одоо нөхцөл байдал үүсчээд байгаа шүү. Байгууллага зөвхөн хүн ажилтдаг биш. Агент хүн хослоод байгууллага одоо ажиллах хүч бүрддэг болсон. Танай байгууллага зөвхөн хүнээр зодож бүтээмж гаргадаг, зөвхөн хүнээр зодож ажил хийдэг бол танай байгууллага магадгүй бүтээмж чинь олон хоцрогдсон өрсөлдөгчөөсөө одоо зардал хугацаа тий цаг хугацааны хувьд бол хоцрогдсон байгаа гэж дүгнж болно. Хуучин бол бид нэр generative AI буюу зөвхөн асуудаг, хариулдаг хэлбэр дээр ажиллаж исэн бол agentic AI гэж яг юу юм бэ те? Agentic AI гэдэг маань өөрөө бүхэл бүтэн нэг процессыг өөрөө биедан гүйцэтгэдэг, түүний шийдвэр гаргадаг те. Эцсийн үр дүн буюу зорилгыг хилцэн байхад тэр хүртэлх бүх процессыг удирддаг тийм бас нэг талаасаа юм ухаалаг системийг бол хэлж байгаа. Хиймэл оюуханд яг танаа байгууллага бэлэн байгаа юу те? За бид нар өнөөдөр ганцхан технологи яриад байна. Үгүй ээ. Өнөөдөр амжилттай нэвтрүүлтийн цаана 10% нь бол технологи байна. Алгоритм байна те 20% нь бол өгөгдөл буюу засаглал байна. 70% нь хинээс хамаатай гэхээр бас хүн болон процессын асуудал байгаамаа. Тэгэхээр бид нар яаж энэ бүх хүчин зүйлүүдийг зөв комбинацийг тийм ээ удирдах менеж хийх үү? Яаж компанийнхаа үйл ажиллагааг бид нар дараагийн түвшинд дахин загварчлах уу гэдэг тухай бол илүү яригдж байна. Байгууллагын удирдлагууд одоо датагаа хамгаалах гэж нэлээх одоо үзэж байгаа. Мэдээллийн аюулгүй байдлыг одоо хамгаалахын тулд нэлээх одоо тийм нөгөө засаглалч байдаг юм уу тийм нөгөө дүрм журм талаас зохицуултуудыг хийх гэж оролцож байгаа боловч ажилтнууд бас тэр талынхаа нөгөө мэдлэг чадвар дутуугаас үүдэлтэйгээр одоо мэдээлэлээ алдах тийм эрсдлүүд бол байгаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн чухал нь бол эхлээд нөгөө AI-ийг байгууллагууд яг ямар түвшинд ашиглах хэрэгтэй юм бэ? Юунд ашиглаж болох юм бэ гэдгийг байгууллагууд өөрсдөө дотоод зохицуулалтаараа гаргаад ирсэн байх шаардлагатай. Тэгээд тэр төрлийн зохицуултуудыг эхний ээлжинд нөгөө AI-ийг шууд ашиглая гэхээс өмнө зохицуултуудаа эхлээд хийгээч гэдэг талын тэр мессежийг өгөхийг бол зорьсон. Түүнчлэн хиймэл оюуны шин давалгаа болох Agentic AI-ийн текст, зураг, видео үүсгэдэг AI-аас хид хідэн алхам урагшилсан технологи болж байна гэдгийг салбарын мэргэжлүүд онцолж байна. Энэ нь бизнесийн процессын автоматжуулалтанд шинэ боломж нээн цаг хэмнэх, цомхон багаар томоохон төслүүдийг асар богино хугацаанд гүйцэтгэх боломжийг олгож байна.
Бид энэ удаагийн бизнес орчин болонгаар барилгын салбарын бизнес эрхлэгчийн байр суурийг сонслоо. Барилгын салбарт бизнес эрхлэхэд төрөөс ямар нэг дэмжлэг байдаггүй, мөн татвар асуудал болдог гэлээ. Түүнчлэн Estimator Cloud компанийн хувьд үйл ажиллагаанд Agent AI-г нэвтрүүлж цөөн хүчээр өндөр бүтээмжтэй ажиллаж байгаагаа онцоллоо. За мөн цаашлаа салбартаа хэмэл оюуныг нэвтрүүлэхэд анхаарч байдгаа хэллээ. Манайх 2014 оноос хойш барилгын салбарт төсвийн Estimator Man програм, PMS Man буюу барилгын төслийн менежментийн програмыг яг хөгжүүлээд яг энэ дээр бол голчлон анхаарал хөгжүүлэлтэд явдаг. Манай компанийн хувьд бол ерөөсөө барилгын 2 инженер, технологи хөгжүүлэлтэн дээр ерөөсөө 2 IT ажилладаг. За яагаад ийм цөөхөн хүн ажилладаг гэхэлэр бид нэр сүүлийн үед тренд бол одоо технологийн компани дээр ялангуяа хамгийн дөрөвс нэвтэрж байна. Cloud AI одоо ChatGPT гэх мэтлэн ерөнхийдөө яг програмчлал код бичих ажилдаа бид нэр яг Agent AI-г бол өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлээд сургаад одоо програм код бичих скиллүүдийг нь хөгжүүлээд маш цөөхөн хүн хүчээр маш өндөр бүтээмжтэй ажиллаад явж байгаа. Манай компанийн хувьд бол цаашдаа бол яг хэмэл оюун ухааны технологиг барилгын салбарынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх, цаашлаад бол төрийн болон одоо төрийн захиалгаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр big data-г хөгжүүлэх, энэ дээр хэмэл оюуныг бас ашиглах чиглэлээр хамгийн их одоо төрүүлээд нутагшуулаад явж байна. За нэгдүгürt л одоо бүх одоо стартап компаниуд ярьж байна. Төрөөс бол ямар ч дэмжлэг байхгүй. Бид нар бол яг цэвэр манай бүтээгдэхүүн одоо үйлчлэгээ дэмждэг хувь инженерүүд, компаниуд одоо хөрөнгө оруулж байгаа одоо хувь компаниуд төслүүдийн хүчээр л одоо явж байгаа. За энэ дээр бол яг одоо хамгийн гол зүйл одоо татварын орчин чухал байна. Дээрээс нь одоо татварын орчин болон нийгмийн даатгалж гэдэг юм уу яг ийм эрх зүйн орчны бол асуудлууд аягүй их чухал байна. Тэгээд ямар нэг үйл ажиллагаан дээр бол төр бол одоо ингээд дэмжлэг үзүүлж чаддгүй маа гэхэд бол бас зарим нэг зүйл дээр бол хатуу гэлэхэд бол ямар нэгэн одоо шин дүрм журм гаргаад бити бас одоо яг стартап компаниудтайгаа төр өөрөө давхар өрсөлдөд бити төвөгч хэрэглэл учруулаач гэдэг бол хүсэлт бол байна. Яагаад гэвэл бид нар нэг юм систем хөгжүүлээд яваад ирэхээр төрийн өмчийн байгууллага ч юм уу одоо аль нэг яамны одоо харьяа агентлаг хөгжлийн төвөнд давхар яг тэрийг төрийн өмчийн хөрөнгөөр татвар төлөгчдийн хөрөнгөөр давхар хөгжүүлээд ирдэг. За энэ бол одоо нэг талдаа инээдэмтэй юм шиг нөгөө талаас одоо ерөнхий сайд нь одоо энэ засгийн газар нь төрийн өмчийг одоо төрийн оролцоог багасгах нь цомхон болгоно гэж ярьдаг ч гэсэн яг бодит байдал дээрээ төрийн өмчийн компаниуд нь одоо хувийн хэвшил бизнесүүдтэйгээ өрсөлдөд яг ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэндээ татвар төлөгчдийн мөнгийг бол ашиглаад явж байна. Энэ дээр бол одоо миний хувьд бол эсрэг одоо байр суурьтай байдаг. Компанийн засаглалын кодексийн 2025 оны жилийн дундаж үнэлгээ 77.8%-тай гарсан болохыг санхүүгийн зохицол хороо мэдээллээ. Тайлант хугацаанд мэдээллээ шинжилэн ирүүлсэн 114 зохицуулалттай этгээдийн давтан үнэлгээг хянаж баталгаажуулахад дундаж үзүүлэлт 81.6% хүрсэн байна. Энэхүү нэгдсэн судалгаанд даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн төлөв байдал, салбар тус бүрийн ахиц сайжруулах шаардлагатай чиглэл болон эрсдлийн хандлагыг тодорхойлоход чиглэжээ. Даатгалын салбарын гол оролцогчдын нэг болох ард даатгал хувьцаат компани өөрийн хувьцааг эргүүлгэн худалдан авах шийдвэр гаргаснаа зарлаад байна. Тус компани нийт хувьцааныхаа 15 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний буюу 3,750,000 ширхэг хувьцааг зах зээлээс буцаан худалдан авч халааслахаар төлөвлөж 12 сарын хугацаанд нийт 3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Тус компанийн хувьд нэгж хувьцаагаа 800 төгрөгөөр худалдаж авахар төлөвлөсөн нь компанийн хувьцааны одоогийн зах зээлийн ханшаас ойролцоогоор 16%-аар өндөр үзүүлэлт юм.
5 толгой хувьцаат компани 2026 он гарснаас хойш Монголын хөрөнгийн биржийн уулуурхайн бүтээгдэхүүний цахим арилжааны системээр дамжуулан нийт 2.3 сая тонн нүрс арилжаалаад байна. Энэ нь компани 2025 оны нийт биржийн арилжааны 43% хүрсэн үзүүлэлт болж байна. Дашрам дуртахад 5 толгой хувьцаат компани нь Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд багтдаг бөгөөд уулуурхайн салбарын хамгийн тогтвортой ашигт ажиллагаа, зах зээлийн өндөр хөрвөх чадвар бүхий тэргүүлэгч компаниудын нэгд тооцогдож байна. Долоор мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Хөтөлбөр тун удахгүй гадаад мэдээгээр үргэлжилнэ.